Заавалцсан. За хэвлэхэндээ өдрийн мэнд хүргье. За хэвлэхэндээ өдрийн мэнд хүргье. Тэгээ өнөөдөр би хэвлээ уурал хийх болсон шалтгаан бол олон нийтийн захим сүлжээгээр сүүлийн үед улсын их хурлын гишүүн Мөнхбат 3 тэрбумын үнэтэй байр худалдаж авчээ. За энэ зарим одоо олон нийтийн сүлжээний пэйж болон одоо зарим нэр хаяг нь тодорхойгүй ийм одоо хаяг дээрээс бол энэ одоо хууль бусаар авсан уу энэ гэсэн ийм асуудлууд бол өчигдөр орооны 18 цагаас эхэлж нэлээд одоо хүчтэй явж байна гэдгийг одоо би яагаад онцолж хэлж байна гэхээр энийг одоо нэлээд мөнгө төлж буст хийлгэж нэлээд давлгаа болгох одоо зорилготой зохион байгуулалттайгаар ийм үйл ажиллагаа зохио явуулж байгаа. Тэгээ энэтэй холбоотой мэдээллийг би одоо хэвлэхийн таавахындаа бас өгье гэж ингэж бодож байгаамаа. За миний би Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамжны 16 доор байр 501 тоот байрыг худалдаж авсан үнэ. Өнөөдөр бид нар манай гэр бүл тэнд амьдарч байгаа. Тэгэхээр энэ бол тэр хэвлэл мэдээлэл сошиал олон нийтээр яваад байгаа шиг тийм 3 тэрбум төгрөгийн үнэтэй байр биш ээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол энийг одоо худалдаж авсан энэ бүх зүйлүүд нь бол хууль ёсныхаа дагуу явагдсан. За 2016 оны сонгуулийн дараа улсын их хурлын гишүүн болж тангараг өргөсний дараа бол улсын их хурлын бүх гишүүдээр бол хөрөнгө оруулалтын мэдүүлгийг бүглүүлсэн байж байгаа. Тэр хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр бол би өөрт байгаа хөрөнгө оруулалтын бүх мэдүүлгийг өөрийн гэр бүлд хамааралтай энэ мэдүүлгүүдээ бол бүглэж өгсөн. За тухайн үед бол манай гэр Зайсангийн одоо Орел County, Сөүл Орел County гэдэг хотхонд ийм одоо 250 м квадрат одоо байранд амьдардаг байсан. Энэ бол одоо улсын их хурлын гишүүн болохоос өмнө одоо байсан одоо ийм одоо хувийн байраа гэж ингэж ойлгож болно. За ингээд одоо бас хотын төв рүү энэ төгжрэл за нэлхнотын хөвгтөө учраас одоо сургууль цэцэрлэгт нь ойрхон гэдэг үүднээсээ байраа бол сольсон. Ингээд энэ 13 дугаар хорооллын натуурын одоо зам гэж яриад байгаа шүү дээ, гүүр гарсан. Тэрний одоо тэнд байдаг ийм байранд бол худалдаж авч орсон юм аа. Тэгээд ингэж орохдоо бол энэ Сөүл Орел County-д байдаг энэ байраа одоо худалдаж борлуулсан. За эннийхээ мөнгийг бид нар бол энэ байрыг худалдаж авах зориулсан. За дээрээс нь бол манай гэр бүлийн хүний нэр дээр одоо бас оёмл нэхмэж үлжимлийн ийм жижигхэн одоо үйлдвэр үйлчилгээний ийм одоо үйл ажиллагаа явуулдаг компани байдаг. За эннийхээ одоо тодорхой хэмжээний тоног төхөөрөмжүүдийг бол бид нар бол бас худалдсан байж байгаа. За энэний хэдэн төгрөгөөр худалдсан, хэнд худалдсан гэсэн энэ бүх гэрээ одоо контракт мөнгө шилжүүлсэн баримт бүх юм нь одоо хуулийн дагуу байж байгаа. Тийм учраас энэ өртгөөрөө за дээрээс нь бол бид бүхэн ярьж байгаа. За энэ байранд одоо бас мөнгө нэмэрлэх хэрэгтэй болсон учраас банкнаас тухайн худалдаж авч байгаа байраа одоо барьцаанд тавьж ингээд одоо мөнгө зээлсэн 150 мянган долларыг бол зээлж авсан байж байгаа. Тэгээ ингэж одоо энэ байрыг худалдаж авсан юм аа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ яригдаад байгаа энэ байрны одоо худалдаж авсан хөрөнгийн их үүсвэр бол маш тодорхой бөгөөд ойлгомжтой. 2016 оны 7 сард тангараг өргөж улсын их хурлын гишүүн болохдоо хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр би мэдүүлсэн байж байгаа. За энэ шинээр худалдаж авч өнөөдөр амьдарч байгаа байрныхаа талаар ч гэсэн хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр 17 оныхтар бас байж байгаа. Тийм учраас энэ талаар одоо ямар үн өртөгтэй ямар одоо хөрөнгө эзэмшдэг ийм бүх мэдээллийг бол та бүхэн бол энэ хөрөнгө оруулалтын мэдээллийн энэ сайт руу ороод үзэх бүрэн боломж нь бол нээлттэй байгаа гэдгийг хэлье гэж ингэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол хууль зөрчиж хулгай хийсэн, худлаа ярьсан ямар нэгэн зүйл бол байхгүй. Бид бүхэн бол манай гэр бүл бол одоо тийм айхтар баян тарган амьдраад байдаг ч одоо айлууд биш. Гэхдээ өөрсдийнхөө одоо амьдралынхаа энэ одоо амьдарч байгаа орон байраа бол ийм байдлаар худалдаж авсан гэдэг яг бодит үнэн мэдээллийг бол албан ёсоор хэвлэхийн тав хүндээ өгье гэж ингэж бодож байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бол та бүхэн мэдж байгаа би одоо бас тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг. Энийгээ ч гэсэн хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээрээ бас бүгэлсэн байгаа. Долоон бурхан харавдгүй уран сайхны кино хийж исэн. За одоо зүрхээ чагна тоглолт
За бүүн март уран сайхны кино гэдэг энэ уран бүтээлүүдээсээ бас тодорхой хэмжээний орлого олдог. Энэ бол одоо бас тодорхой хэмжээний одоо хувийн орлого болж ингэж үлддэг. За өнгөрсөн жил гэхэд одоо би өөрийн санаачилгаар Улаанбаатар UB Palace-д одоо өөрийн зохиосон дуу шүлгүүд одоо дуунуудаар уран бүтээлчлийг оролцуулсан Монгол тандаа зүтгий гэдэг ийм уран бүтээлийн тоглолтоо хийж исэн. Эндээс 140 сая төгрөгийн орлого олж исэн. Билетээ зарж борлуулж. За энэ одоо орлогоо бол Монголд одоо бас нэг зөв жишг тогтоосоо гэж Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт одоо тухайн үед бол хандивж байсан. Энэ бол нэг мөнгө төгрөг нь багтаж ялсан баян таргандаа биш. Өнөөдөр бас хэрвээ би нэг тоглолт хийхгүй бол энийг зохион байгуулахгүй бол 100 оюутны сургалтын төлбөрт хэн одоо дэм болох юм бэ гэдэг үүднээс хандаж энийг бол зохион байгуулж ирсэн. Иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгээ өнөөдөр яагаад энэ асуудал ингэж өндрөө авч ингэж гарч ирж яригдаж за мөнх батныг одоо хууль зөрчсөн юм шиг хулгай хийсэн юм шиг ийм ойлголтыг нийгэмд төрүүлэхийг одоо оролдоод байна гэдэг зүйлийг бол одоо би бас өөрөө хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан хүний хувьд бол бас судаллаа. Тэгээд өчигдөр улсын их хурлын чуулган дээр жижиг дунд үйлдвэрлэлийн сантай холбоотой асуудал хилцэгдсэн. Энэ дээр би хувь улсын их хурлын гишүүнийхээ байр суурийг илэрхийлсэн. Ер нь бол энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн энэ үйл ажиллагаа буруу байна. Цаашдаа бол нийгмийн одоо шудраг ёсны нэхэмжлийг бид нар яаж хангах ёстой юм? Хариуцлага яаж тооцох ёстой юм? Энд орооцолдсон асуудлууд бол буруу гэдэг шүүмжлэлтэй байр суурийг бол би илэрхийлсэн. За энэний одоо хариулт болгож энэ зүгээс одоо бас зохион байгуулалттайгаар одоо энэ ажиллагааг мөнх батыг одоо казиночин болгож харагдуулъя, хууль зөрчиж одоо байр хөдөлж авсан хүн болгож харагдуулъя, концессчин болгож харагдуулъя гэсэн ийм олон зүйлээр бол одоо дайралтуудыг хийхээр зохион байгуулагдаад за тодорхой олон нийтийн одоо сүлжээнд төлбөр төлж зохион байгуулалттайгаар энийг явуулж байна гэсэн ийм мэдээллийг бол бас авсан. Энийг бол холоос хийгээгүй. Энэ бол ойрхон бид нар энэ дотроосоо эзнийг бол одоо бас хинбэ гэдгийг нь бол үндсэндээ баг мэдэж байгаа. Тэгэхээр яг энийг нэг яриад яах вэ? За дээрээс нь мөнх батыг одоо Дорногов аймгийн Дэлгэрэг сумыг холбосон 130 км хатуу хүчилтэй замын концест холбох гэж ингэж оролдож байгаа. Өнгөрсөн жил Эрдэнэтийн засгийн газрын огцроход 3 концесс яригдж байсны нэг нь бол энэ. За энийг бол мөнх бат гэдэг хүнтэй холбохыг бол нэлээд одоо сүүлийн 1 жил за засгийн газар огцрох үеэр бол нэлээд одоо холбож исэн. Тэгэхээр энэ концесстэй холбоотой ямар ч асуудал байхгүй гэдгийг нэгдүгээрт албан ёсоор хэлье. Хоёрдугаарт энэ концессийн үйл ажиллагаа зогссон. Хөрөлсөх ерөнхий сайдаар томилогдсны маргааш нь би өөрийн одоо албан баланкн дээрээ албан бичиг үйлдэж за энэ одоо надтай холбоогүй бөгөөд хууль зөрчсөн хулгайн шинжтэй байх юм бол надад хуулийн хариуцлага тооцож өгнө. Энэ одоо концессийг одоо хэрвээ хууль зөрчсөн байх юм бол зогсоож өгнө гэдэг албан хүсэлтийг тухайн үед тавьж исэн. Та бүхэн мэдж байгаа. Би хэвлэлийн урал хийж исэн. Энэ талаар бол та бүхэн манай туслахуудаас хэвлэлийн төлөөлөгчөөс бүх одоо тухайн үед ерөнхий сайдад цагдаагийн ерөнхий газрын даргад тагнуулын ерөнхий газрын даргад хууль хүчний байгууллагт явуулж исэн албан тоотыг бас үзэж болно. За энэ концесстэй холбоотой асуудлыг сангийн сайд Хүрлбаатрын албан тоотоор үндэсний хөгжлийн газарт албан бичиг очиж энэ концессыг зогсоо гэсэн ийм албан тоот очсон учраас энэ концесс зогссон байна. Зогсоод өөрөөр хэлэх юм бол нэг ч одоо хурц шороо хөдөлж нэг ч ажил хийгдээгүй улсын төсвөөс нэг төгрөгний одоо 1 центний одоо төлбөр тооцоо хийгдээгүй ингээд зогссон байгаа шүү гэдгийг өнөөдөр бас албан ёсоор энд хариуцлагатайгаар хэлье. Тэгээд сүүлийн үед бол энэ улсын их хурлын чуулганы танхим дээр ялангуяа одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн үйл асуудалтай холбоотой би ингээд шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байгаа энэ үед бол намайг янз бүрийн ийм байдалтай холбох гэсэн ийм одоо хэвлэлийн дайралтууд хэвлэл гэхээсээ илүүтэй одоо нийгмийн сүлжээнд тодорхой одоо нэр хаяггүй хуурамч одоо аккаунт гэж ярьдаг шүү дээ. Нэрээ нууцлсан, зургаа нууцлсан, дүрээ нууцлсан ийм аккаунтуудаас дайралтуудыг зохион байгуулалтаагаар хийж байгаа гэдгийг одоо бас албан ёсоор хэлье гэж ингэж бодож энэ хэвлэлийн багварлыг зарлаж байгаа. За асуулт байвал хариулъя. Тодорхой зүйл жоох яриач. Таны ярьж байгаагаар бол нам дотроос чинь ийм зүйл гаргаад яриад байна гэсэн л утга агуулсан гэдэг. Таа ч өөрөө гадралж чинь гэж зүйл нэрийн шууд зарлаад нэгэнд мэдгэл хийж байгаа. Тэ энэ надад тодорхой мэдээлэл ирсэн. Жишээлбэл уржигдэр ороо гэхэд бол нэр бүхий одоо зарим их хурлын гишүүд энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн одоо байр суурьтай холбоотой одоо шүүмжлэлтэй хандж байгаа гишүүдийн хэвлэлээр олон нийтийн захим сүлжээгээр одоо балбах, харлуулах гэсэн ийм ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Твиттерийн, Фэйсбүүкийн тодорхой олон дагагчтай ийм одоо бас ийм хүрээ, ийм клуб байдгийн байна. Энүүдэд одоо мөнгө төлсөн захиалга очиж байна. Зохион байгуулагч нь одоо энэ жижиг дундын сангийн зээлтэй одоо холбогдсон ийм хүмүүсийн зүгээс ирж байна гэсэн ийм мэдээлэл ирсэн. Тэгээд энийг бол би тухайн хүмүүст нь бол бас тодорхой хэмжээгээр хэлсэн. Болоорой ийм юм зогсоогоорой гэдэг энэ юмыг бол нүүрэн дээр нь хэлсэн. Тэгэхээр энэ асуудал бол одоо ингээд үнэн тогтоогдож зогсох байхаа гэж ингэж найдаж байгаа. Хэрвээ зогсоохгүй бол би бол энийг улсын хурлын гишүүнийхээ хувьд өөрийн нэр хүндэд халдаж байна гэдгээр одоо би нэрсийг зарлах болно. Одоо энэ засгийн газар өнөөдөр өчигдөр Бат зөрөг сайдыг өгцрууллаа. Та өмнө нь засгийн газрын хөлөө барьж ирсэн энэ Содбаатар сайдын асуудал дээр төвлөрч байгаа ямар байдлаар байгаа вэ те? Өнөөдөр хоёр сайд хоёулаа зээлдсэн яагаад нэг нь за хоёр сайдын асуудал байх нэг нь хариуцлага тос нэг нь үлдээчлээ. Энэ дээр ямар байр суурьтай байгаа юм бэ гэж асууж штэ. Би өчигдөр улсын хурлын чуулган дээрээс байр сууриа тодорхой илэрхийлсэн шин. Энэ бол нийгэмд бол одоо маш том эсэргүүцлийн дургуутлын гал хасцсан байж байгаа. Өнөөдөр ард түмний итгэл сонгогчдын итгэл найдвар дээр бол бид нар ус цацсан ийм үйлдэл болсон. Энэ бол буруу зүйлээ гэдгийг бол би байр сууриа илэрхийлсэн. Хариуцлагын асуудлыг зөвхөн одоо Бацраг сайд нэг сайдаар туг дахиад ингээд үлдээх биш цаашдаа энэ хариуцлагын асуудлыг ярих ёстой гэсэн зарчмын байр сууриа бол би илэрхийлсэн байж байгаа. Тэгэхээр энэ байр суурин дээр л байна. Таны орон сууцны байр төрөлхөн хэд юм бэ? Өнөөдөр орон сууцны хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байж байгаа. Тий. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр энэ нээлттэй байгаа учраас та бүхэн хэдэн төгрөгийн үнэтэй юм бэ гэдгийг нь ороод үзчих. Энийг би одоо энэ цаг аварж яриад байна. Та бүхэн нээлттэй байж байгаа. За дээрээс нь тэр машины хувьд бол ийм. Би 2016 оны сонгуулийн дараа улсын хурлын гишүүн болсон манай гэр бүл дээр бол нэг ланд 200 байдаг. Тэр ланд 200 маань одоо хэвээрээ байж байгаа. Засгийн газрын хэрэглэх газрын сайдаар ажиллаж байхдаа бол би 0052 гэдэг патрол машин одоо засгийн газрын хэрэглэхийн дараагийн сайд өнөөдөр унаад явж байгаа. Ийм одоо засгийн газрын автобазуудаас машинуудыг унж исэн байгаа. Энэ бол засгийн газрын машин. Хэрэглэх засгийн газрын автобазын машин. Тэр бенз гэж яриад байгаа юм тий. Хувьдаа бол би ерөөсөө ганц ланд 2010 оны ланд 200-тай. Одоо тэрийгэ хэрэглээл явж байгаа. Тэр гişүнэ таны хөрөнгө орлогоо мэдүүлэх тодорхой 5 өрөө байна. Тий, Сөүл Орол County гэ зайсанд байдаг та бүхэн мэдэн шүү дээ 20 ангийн наан байдаг. Тэнд манай хуучин одоо улсын хурлын сонгуулиас өмнө одоо худалдаж авсан ийм одоо 5 өрөө байртай байсан. Энэ байраа зараад хотын төв рүү одоо жоохон дөхөё гэдэг энэ 13 дугаар ороод натурын одоо автозамын дагуу ийм байранд орсон юм аа. Таныг одоо бизнес Одоо 5 өрөө байна. 5 бол хардлага юм биш. Одоо таныг бизнес эрхэлж хэлдэггүй мөртлөө үнэтэй зүйл ярих юм. Одоо тухайлбал цагийн асуудал дээр яг тийм асуудал ярьж ирсэн шүү дээ тийм. За цагтай холбоотой асуудлыг бол тэгэхээр цагтай холбоотой асуудлыг нодон жил бас нэлээ ярьсан юм аа. Энэ тодорхой улс төрийн одоо төрчийн байр суурин дээрээс бас над руу хийсэн улс төрийн дайралтал байсан гэдгийг мэдж байгаа. Тухайн үед нь би лайв хийгээд өөрийнхөө цагийг гаргаж үзүүлээд энэ $1200 үнэтэй цагаа гэдгийг хэлсэн. Тухайн үед бол намайг одоо дэлхий дээр байхгүй миний амьдралдаа барихан зүүхэн байтха харж үзээгүй цагны үн 700 сая төгрөгийн үнэтэй цаг зүүдгэл гэдэг л ийм л юм явсан шүү дээ. Тэгэхээр энэ бол үний юм үннээрээ л байж байгаа. За ийм байна. За ингээд та бүхэнд их баярлалаа.